Сайн байцгаана уу? За, JCI Grande-ийн энэ жил одоо экотөслийг хэрэгжүүлэх гэж байгаа. За, энэ хүрээндээ бидний одоо хийж байгаа бас нэг ажил бол хог хаягдах, ангилах, менежментийн асуудал байгаа. Хогны асуудал бол маш чухал асуудал болсон. За, үүн дээр одоо юу гэдэг те сургуулиудын те багаангийн, ахлахангийн хүүхдүүд маш идэвхтэй ингээд оролцоод хамгийн их хог цуглуулсан 25,000 хүүхдүүдэд оролцоод үүний одоо шилдэг 600 хүүхдүүд ингээд шалгарсан. Ийм гоё одоо үйл ажиллагаа өнөөдөр хийгдэж байна. Тэгээд үүн дээр одоо эдийн залуучууд өнөөдөр байгаль орчны экологийн одоо энэ экологи дээр одоо анхаарч байгаа нь одоо нэг талаараа одоо эдийн залуу одоо байгаль орчны манлайлалыг бий болгож байгаа гэж бид нар харж байгаа. За үүнээс гадна одоо энэ одоо экоклуб төслийнхөө хүрээнд бид нар залуучуудад яаж байгаль орчны одоо тий мэдээллийг төгс байдлаар өгөх зөвхөн онлайн биш те туршлага те одоо магадгүй хүлэмжээр хог хаягдлын менежментийн үйлдвэр үүдээр очиж юм төр байдлаар танилцаж ингэж хүүхдүүд ингэж онлайн болон практикийн мэдээлэл ингэж давхар авч те за тэгээд одоо юу гэдэг өөрсдөө нийгэмдээ байгаль орчин дээр ямар гоё нөлөөлөл үзүүлж болох вэ гэдэг дээр одоо манай төсөл ингээд анхаарал ажиллаж байгаа. Дээрээс нь эко боловсролыг сургалтын агуулганд оруулах хэрэгтэй. Энэ нь өөрөө цаашлаад зөвхөн одоо юу гэдэг үр ашигтай тий минималист амьдралаас нь гадна өнөөдөр уур амьсгал залуучууд маш олон одоо хувь нэмрээ оруулж чадна гэсэн ийм концепттэй явж байгаа. Тэг өнөөдөр энэ үйл ажиллагаа маш сонирхолтой гоё явж байна. Гоё. 2024 он JCI Grande салбартаагаа бид хамтын явцгааны санамжлалыг зорсон. Тэгэхээр энэ ажлынхаа хүрээнд яг өнөөдрийн энэ арга хэмжээ болж байна. За, Grande салбартаагаа хамтраад бид юу хийхээр төлөвлөж байна гэхээр ерөнхийд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудыг экоклубээр дамжуулаад бүх нийтэд хүүхдүүдийн сургуулийн орчинд хүүхдүүдээр дамжуулаад экологийн боловсрол олгох ийм хөтөлбөрийг бид нар хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Тэгэхээр энэ ажлынхаа хүрээр яг өнөөдөр бид нар манай Цэник усны нөөц байгаль хамгаалах төвийн одоо Италийн хоёр байгууллага нийслэлийн засаг даргын хамгаалын газрын дөрвөн төлөвшлийн хүрээнд Triar for UB гэдэг энэ төслийн маань бидэрт бас JCI Grande салбар маань хамтраад энэ ажилд бас одоо зохион байгуулалтанд оролцоод явж байгаа. Тэгээд цаашдаа бид маш олон зүйлүүдийг энэ сургуулаараа дамжуулаад хамтарч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ бол зөвхөн эхлэл. За хүүхдүүдэд дамжуулаад сургуулийн орчинд, гэр бүлийн орчинд энэ экологийн боловсрол олгох гэдэг ажил бол өнөөгийн одоо дэлхийн нийтийн толгомдоод байгаа байгаль орчны салбарт маш олон асуудлууд байгаагийг бид нар шийдэж чадах бас ихний нэг том гарц юм а гэж бид нар харж байгаа. Тэгээд цаашдаа олон ажлуудыг төлөвлөсөн байгаа ажлынхаа хүрээнд Dear students, my name is Fabrizio Fernando. Бахархан минь сайхан төслөлөө. Өнөөдөр манлайлагч хүүхдүүд энэ зааланд сууж ийн гэж би бодсон. За сайн байцгаана уу өдрийн мэнд JCI Grande салбар байгууллага маань 2025 онд Тошин Эко Клуб хэмээх төслийг санаачлагын хэрэгжүүлж эхэлсэн. За тэгээд энэ арга хэмжээнийхээ хүрээнд энэ арга хэмжээнийхээ зорилго маань энэ төслийн маань зорилго маань юу байгаа вэ гэхээр бид аль болох маш олон экологийн ажилтныг одоо Монгол улстай байлгах экологийн ажилтныг экологийн боловсролыг хөгжүүлсээр түгээх ийм эрхэм зорилгыг өөртөө тээсэн ингээ явж байгаа. За тэгээд
Үүний яг нэг хэсэг болох бэлгэд маань ингээд хогийг хувцаа бүгдээрээ хог олгож хаях биш дахин ашиглаж байя гэсэн бас уриалгын энэ хүрэндээс гаргаж байгаа. За тэгээд өнөөдөр бид нар Сонгон Айрхан дүүргийн залуучуудын театрт 500-аас 600 хүүхдийн дунд яг хог дахин боловсруулах, хогийг яаж ангилах талаар ийм арга хэмжээ зохион байгууллаа. За тэгээд энэ төсөл маань болохоор бид нар богино хугацааны гэж харахгүй байгаа. Яагаад вэ гэхээр экологийн асуудал бол жилээс жил илүү хүндэрч илүү ноцтой бид нар хэмжээнд авч хилцэх шаардлагууд гарч байгаа учраас бид нар энэ төслийг дор хаяж 5 жилийн хугацаанд салбартаа хэрэгжүүлнэ гэж тооцож байгаа. За тэгээд өнөөдөр манай энэ экологийн өдрөлийг тохиолдуулаад манай эко төслийн маань арга хэмжээ болж аваад маш их баяртай байна. За тэгээд эко клуб төсөлд нэгдэцгээе. Өнөөдөр нэг подолкийг, нэг хувцсыг хэдэн литр усаар хийдэг гэдгийг мэдхөө. Маш олон литр усаар хийдэг. Тэгэхээр бид нар яагаад хувцсанд, подолкинд дахин амьдрах боломж олгож болохгүй гэж ингэснээр бид нар маш олон усыг хэмнэж чадна, байгалыгаа хамгаална, минималист амьдрал нь. Ер нь энгийн амьдрал гэдэг бол хамгийн их тансаглал гэж боддог. Бүгдээрээ хуванцар идэл, хог аягдлыг зөв ашиглах, байгальтай байгаа нөөцөө дахин ашиглаж, ер нь амнаас ч юм уу шинээр хэвлэх ямар нэгэн шаардлага байгаа гэж бүгдээрээ зүгээр л байгаа зүйл дээрээ зураг зураач ч юм уу, заавал хэвлэл ч юм уу, хүнд юм ашиглахгүйгээр бүгдээрээ юм хийж болно шүү дээ. Энэ бол байгаль орчныг хамгаалах хамгийн чухал хэсэг шүү. Үүнийг уриалж